Өнөөдрийн хичээлээр present perfect буюу өнгөрсөн болсон үйл явдлын өмнө болсон үйл явдлыг дүрслэхдээ ашигладаг цагийн талаар авч үзье. За бид I, we, they, you-гийн араас have за нэмэх нь үйл үг 4 болон 4 бус хувирлал буюу үйл үгийн 3 дугаар хэлбэрийг авдаг. За хий шигтэй араас has мөн үйл үгийн 4 болон 4 бус хувирлал төр орж ирдэг. За тэгэхээр 4 бус хувирлаар хүрдэг үйл үгүүд маань болохоор үйл үгийн 3 дугаар хэлбэрээр бичигдэнэ. 4 үйл үгүүд маань ed төгсгөлөө авна гэсэн үг. За the present perfect simple is have has plus past participle. Past participle гэдэг маань үйл үгийн өнгөрсөн цагийн хэлбэрийг хэлж байгаа. The past participle often ends in ed, but many verbs are irregular. За бүгдээрээ жишээ нь Tom can't find his key. He has lost his key. За энэ дэр he has гэдгийг товчлаад his гэж бичсэн байна тийм ээ. Тэгэхээр энэ дэр тэр түлхүүрээ олж чадахгүй байна. Түлхүүрээ аль хэдийн алдчихсан гэж гисэн гэж байна тийм ээ. За he has lost his key. He lost it and he doesn't have it now. Тэр өмнө нь алдчихсан одоо түлхүүргүй байгаа гэсэн утгыг илэрхийлж байна. За when we say something has happened, this is usually new information. За энэ дэр бид шинэ мэдээллийг хэлэх үедээ present perfect цагийг ашиглаж байна. За чинь oh, I have cut my finger. За энэ дэр би гараа эсгэгчлээ гэсэн утгатай байна тийм ээ. Тэгэхээр гараа эсгэгчсэн буюу одоо гараа эсгэгчсэн байгаа гэсэн юм утгыг илэрхийлж байна гэсэн үг. За дараагийн өгүүлбэр the road is closed. There has been an accident. За зам хаачихсан байна. За тийм тосол болсон гэсэн утгатай байна тийм ээ. Тэгэхээр зам хаахаас өмнө осол болсон буюу зам хаахын өмнөх үйл явдлыг дүрслэхдээ present perfect цагаар илэрхийлсэн байна. За police have arrested two men in connection with the robbery. За энэ дэр тухайн луурын хэрэгтэй холбоотой хоёр эрэгтэйг цагдаа ингэж барьсан гэж тийм ээ. Тэгэхээр энэ дэр болохоор аль хэдийн цагдаа тэр хоёр эрэгтэйг баривчилчихсан байгаа гэсэн утгаар илэрхийлсэн байна. За дараагийн жишээ. За when we use the present perfect, there is a connection with now. The action in the past has a result now. За энэ дэр болохоор өнгөрсөнд болсон үйл явдал нь одоогийнхтой холбоотой байгаа үед буюу үр дүн нь харагдаж байгаа үед бид нар present perfect цагийг ашиглаж болно. За жишээ нь Tom has lost his key. За he doesn't have it now. За тэр одоо түлхүүр байхгүй байгаа. Түлхүүрээ олохгүй байгаа. Түлхүүрийн түнд байхгүй байгаа учраас тэр түлхүүрээ гүйчихсэн гэдэг нь болохоор одоо түлхүүр байхгүй байна гэдэгтэй холбоотой. Буюу өнгөрсөнд болсон үйл явдал нь одоогийн үйл явдалтай холбоотой байгаа үед бид нэр present perfect цагийг ашиглаж болно гэдэгтэй харж байна гэсэн үг. За дараагийн жишээ. He told me his name but I have forgotten it. За тэгэхээр энэ дэр I can't remember it now буюу тэр надад нэрээ хэлсэн боловч би түүнийг мартчихсан гэж юм тийм ээ. Тэгэхээр энэ дэр болохоор би яагаад мартах болсны шалтгаан тэр надад нэрээ хэлсэн би мартсан гэсэн одоогийн байгаа нөхцөл байдлыг үр дүн илэрхийлж байна тийм ээ. За тэгэхээр дараагийн жишээ Sally is still here. He hasn't gone out. За тэр одоо энд байсаар байна тийм ээ. Тэр энд байсаар байна. Яваагүй байна гэсэн санаа тийм ээ. Тэгэхээр одоо энд байна гэдэг нь тэр түүнийг яваагүй гэдгийг илэрхийлж байна гэсэн үг байна. За дараагийн жишээ I can't find my bag. Have you seen it? За одоо надад цүнх маань байхгүй тийм ээ. Надад цүнх байхгүй байна. Би цүнхээ олохгүй байна. За чи үүнийг харсан уу гэж. За дараагийн өгүүлбэр compare gone to and been to. За энэ gone to been to хоёрын ялгаар нь харьцуулсан өгүүлбэр жишээ байна тийм ээ. За жишээ James is on holiday. He has gone to Italy. За he is there now or on his way there. За энэ дээр болохоор за James болохоор амлалтанд байгаа тэр Итали явчихсан гэж юм тийм ээ. За тэгэхээр энэ дээр дараагийн өгүүлбэр нь Amy is back home now. She has been to Italy. Буюу тэр одоо Италид байгаа тийм ээ. Гэртээ буцаж одоо гэрлүүгээ буцаж ирж байгаа Итали руу ирж байна гэсэн утгаар илэрхийлсэн байна тийм ээ. За дараагийн жишээ за you can use the present perfect with just already and yet. За бид нар just already yet гэсэн үгнүүдээр present perfect цаг болохыг мөн таньж болно. За just гэдэг нь болохоор a short time ago буюу богино хугацааны өмнө дөнгөж саяхан гэсэн утгыг илэрхийлдэг. За жишээ нь are you hungry? No, I have just had lunch. За чи өсч өгсөн чи үгүй би дөнгөж саяхан хоолоод ичлээ. Үдийн цагаа уучлаа гэсэн санааг илэрхийлж байна тийм ээ. За hello, have you just arrived? За сайн уу чи дөнгөж сая ирсэн үү гэсэн асуулт байна тийм ээ. За already дээр чи яваа. За already гэдэг нь болохоор sooner than expected буюу за таамагласнаас илүү одоо хурдан гэсэн утгыг илэрхийлж байгаа тийм ээ. Таамагласнаас илүү одоо богино хугацаанд гэсэн утгыг илэрхийлж байна тийм ээ. За тэгэхээр энэ дэр don't forget to pay the bill. За I have already paid it. За төлбөрөө мартаа гэсэн чинь би аль хэдийн төлчихсөн гэж юм тийм ээ. Тэгэхээр энэ дэр аль хэдийн гэсэн утгыг гаргаж байгаа. За дараагийн жишээ what time is Mark leaving? За Mark хизээ явах вэ гэсэн чинь he's already left. Тэр явчихсан тийм ээ. Тэр аль хэдийн явчихсан гэсэн утгыг илэрхийлж. За дараагийн жишээ yet. За yet гэдэг нь болохоор until now буюу хараахан гэсэн утгыг илэрхийлж байгаа. За we use yet to show that we are expecting something to happen. За бид ямар нэгэн зүйлийг болохыг таамаглах үедээ за yet гэдгийг ашиглаж болно. За жишээ өгүүлбэр авъя. За we use yet in questions and negative sentence. За хараахан гэсэн үгийг yet гэдэг үгийг бид нар асуулт болон үгүйсэх өгүүлбэрт ашиглаж болдог. За жишээ нь has it stopped raining yet? За бороо хараахан зогсоогүй байна уу гэж тийм ээ. Бороо хараахан зогсоогүй байна уу? За I have written the email but I haven't sent it yet. За би имэйлийг биччихсэн боловч арай илгээж амжаагүй байна, илгээгүй байна гэсэн утгыг илэрхийлж байна тийм ээ. За дараагийн хэрэглэн you can also use the past simple did went had
in the examples on this page. So you can say за бид past simple цаг дээр бас ашиглаж болно. За жишээ нь Ben isn't here. He has gone out or he went out. За энэ аль алин дээр нь болно гэсэн үг байна тийм ээ. Тэгэхээр Ben энд байхгүй наа. Тэр явчихсан гэсэн утгыг илэрхийлж байгаа бол за эсвэл тэр явсан гэсэн утгыг бас илэрхийлж болох юм тийм ээ. За дараагийн өгүүлбэр Are you hungry? No, I have just had lunch гэдгийг өөрөөр No, I just had lunch. За энэ дээр болохоор I have just had lunch гэхийн оронд зүгээр I just had lunch гэж бас болох нь тийм ээ.